2015 оны 10 дугаар сарын 1 өдөр Джон Бреннан гэгчид танихгүй дугаараас дуудлага ирснээр энэ түүхийг эхлүүлцгээе. Джон хэсэг гайхсч дуудлага тариу өгөхөөр утсаа авлаа. Утасны цаана хүүхдийн шахуу хоолой байх бөгөөд түүнийг азгүй амтан гэх мэтээр дог тохуу хийж байв. Энэ дуудлагыг байдгал нэг утсаар тоглож буй сахилгагүй хүүхдийн үйлдэлгээд тоохгүй өнгөрч болгоч. Джон Бреннан тухайн үедээ дэлхийн хамгийн эрх мэдэлтэй хүчрэг хүмүүсийн нэг байсанд энэ нь тун хашилтай зүйл байсан юм. Джон Бреннан гэгч нь CIA буюу Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв газрын дарга байлаа. Түүний хувийн утасны дугаар хаанч ил байдаггүй бөгөөд маш цөөхөн хэдэн хүн мэдэх тул тэр гайхан яаж энэ дугаарыг мэдсэн өнөөх хүүхдээс асуув. Хүүхдийн хариултч түүнлүүд залгсан шиг ирээ цэргүй байсан бөгөөд Джоныг маш тэнэг гих мэтэр доромжилж юу хүсэж байгааг нь асуухад $5 триллион хүсэж байна хэмээн даажигнаад ав. Үүний дараа Америк нэгдсэн улсын төр засаг энэ дуудлагыг нэгэн томоохон ажиллагааны хэсэг кибер терроризмч гэж тодорхойлон хожим энэ л дуудлагыг хийсэн хүмүүс өндөр төлөөс төлсөн юм. Харин энэ үед Атлантын далайн цаана Их Британий West Midlands-т 15 настай нэгэн хүү өрөөндөө суух бөгөөд дөнгөж сая хийсэн дуудлагатаач үл идэхэн утсаа гартаа барин зогсож байна. Тэр хүү өөрийгөө интернет орчинд Кракка хэмээн нэрлэдэг ба өвс татах дуртай нэгэн. Энэ дуудлага хийхдээ ч тэрээр мансуурлын байдалтай байсан гэжээ. Үүнээс гадна тэр хэдий 15 настайч Кракkas with Attitude гэх хакерын бүлэглийн толгойлогч. Кракка болон түүний хамсаатнууд Америк нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдлын албаны томоохон албан тушаалтнуудаар тоглож, дог тохуу хийж эвгүй байдалд оруулснаас гадна цагдаа нарын болон FBI-ийн агентууд гээд хууль зүйн яамны ажилтны хувийн мэдээллүүдийг ил болгож, алдарт Жулиан Ассанжид нууц мэдээлэл дамжуулж, Америк нэгдсэн улсын төр засгийн эсрэг тэмцсэн этгээдүүд юм. Гэвч тэдний ихэнх үйлдэлүүд зүгээр л троллтож байсан нь хожим тодорхой болсон бөгөөд өнөөдөр ийм л нэгэн зэрлэг гаруудын түүхийг ярих болно. Бичлэгийн эхлэл хэсэгт дурдсан үйл явдлаас хамаагүй өмнө буюу 2008 он Америкийн нэгдсэн улс Виржиниа өөр нэгэн өсвөр насны хүүгээр энэ түүхийг бүгдээрээ эхлүүлэх бөгөөд тэр өөрийгөө интернет орчинд дефолт хэмээн нэрлэдэг. Дефолт байдгал нэг Америк өсвөр насны хүү бөгөөд хөл бөмбөг видео тоглоом тоглох дуртайгаас гадна нохоондоч хайртай нэгэн. Тэр Америк нэгдсэн улсын засгийн газарт ажилладаг аавтайгаа байнга мууталцаж санал зөрөлддөг байв. Дефолт анх компьютер тоглож байгаад чит код хэрэглэн дүрм зөрчгийн сайхныг мэдэрсэн гэдэг. Энэ сонирхол нь түүнийг хөдөлж компьютер улам судлан гүнзгийсээр нэг л мэтгэд хакеруудын бүлгэн форумд хамаг цаг өнгөрөөдөг нэгэн болсон байв. 2008 он гэдэг бол бие даасан тэмцэгчдийн эд цэцгэлж байсан үе бөгөөд алдарт Anonymous бүлэглэлч эрчийг авч байлаа. Хэрвээ тэр үед хэн нэгэн тэдний нууц чатад орч чадах юм бол Anonymous-ийн үйл хэргийг дотроос нь ажиглаж болох боломжтой байсан юм. Залуу хүү дефолтод энэ бүхэн учир зүггүй таалагдаж бүр донтон энэ төрлийн сэдвт бүрэн автсан байна. Anonymous-ийн зарим үйлдэлүүд улс төрийн агуулгатай байсан бол зарим нэг нь зүгээр л троллинг байдаг байв. Энэ бүх хөдөлгөөнд бүрэн автсан дефолт эхлээд янз бүрийн жижиг сажиг сайт хактаж ур чадвараа өдрөөс өдөрт дээшлүүлж байсан юм. Гэвч түүний ур чадвар өсөж, мэдлэг мэдээлэл нь нэмэгдэх хэрээр дефолт Anonymous дургүй болж эхэлсэн байна. Anonymous-ийн чат формууд дээр цагдаа нарч нуугдан байхаас гадна хэд хэдэн хүнийг баривчсанаас гадна хэнд итгэж болохгүй нь ойлгомжгүй болж эхэлсэн юм. Anonymous хэд алдартай болж маш олон үнэн худал мэдэгдэхгүй чат группүүд нь ийм үр дүнд хүргэж байв. Энэ үед дефолт өөр жижиг хакерын бүлэглүүдийг илүү сонирхож AnonSec элсэн байна. AnonSec нь өөрийгөө Anonymous-ээс ялгаатай тэднийг дэмждэггүй бүлэглэл гэдэг бөгөөд янз бүрийн халдлага дунд нь мөн улс төрийн зорилготой халдлагуудч байв. AnonSec-д элсэд дефолт өдөр ирэх тусам хурдтай сайжирч байсан гэдэг. Тэнд байхдаа тэр санамсаргүйгээр Канадын ангаахын сургууль болох Windsor-ын их сургуулийн серверт нэвтэрсэн юм. Тэндээс дефолт их сургуулийн санхүү руу төвөггүй нэвтэрч сургуульд зээлээр сурч байгаа оюутнуудын бүртгэлтэй санамсаргүй таарч орхив. Оюутнуудын нийт өр $9.4 сая байсан бөгөөд эдгээр жигсаалтын дор маш гоё нэгэн товчлуур байсан нь бүх мэдээллийг устгах гэх товч байлаа. Дефолт яаж түүнийг даралгүй өнгөрөх вүлээ? Дарж орхисноор бүх өртөө оюутнуудын мэдээллийг устгаж орхисон юм. Тэр зүгээр нэг эргэж сэргэх боломжтойгоор устгаагүй. Ахиж энэ жигсаалтыг хэнч сэргээхгүй болгон устгасан байна. Гэвч аливаа бичиг баримт материалууд цахим хэлбэрээс гадна цаасан хэлбэрээр хадгалагддаг бөгөөд иймэрхүү техникийн гэмтэл алдаа болон хакерын халдлагаас сэргийлсэн байдаг. Харин дефолт энэ талаар мэдээгүй тул өөрийгөө энэ үед анх удаа хүнд хэрэгтэй зүйл хийж байгаа мэтэр мэдэрсэн юм.
Дефолтын халдлагууд энэ цагаас хойш зүгээр нэг тоглоом шоглоом гэхээсээ илүү гүн утга санаатай болж өөрийнхөө бодлоор шудраг бус гэж санагдсан зүйлсийн эсрэг тэмцэж буй хэлбэр болоод ирсэн байдаг. Тэр мөн биткойны анхны хэрэглэгчдийн нэг болж 1000 орчим биткойн цуглуулж чадсан ба одоогийн ханшаар энэ нь 100 сая доллартай тэнцэх хөрөнгө юм. Энэ биткойнуудаа хард дискэнд хадгалж өөрийн өрөөндөө нуусан байна. Дефолт халдлагуудаараа хүчрхэг дайснуудтай болж байгаагаа ойлгож байсан тул өөрийн аюулгүй байдлыг чадах чинээгээр сайжруулж юм бүрээс айж имээдэг хит болгоомжтой нэгэн болсон гэжээ. Тэр хизээч өөрийн Wi-Fi-д холбогддоггүй ба сансрын антен ашиглаж ойролцох хоолны газрын Wi-Fi-д холбогддог. Интернетэд үргэлж Tor браузераар нэвтэрч, компьютерын унтраах бүртээ кодлон түгждгээс болж асаах бүртээ 30 орчим минут хүлээдэг байна. Дефолт өөрт нь биткойноос ахуулаад алдах зүйлс байгааг мэдэх тул юу хийдгээч хэнд ч үнээр нь хэлдэггүй байсан юм. Одоо бүгдээрээ бичлэгийнхээ энэ үед дефолтын дараа дараагийн үйл хэрэгүүдийн гол урам зориг санаа сэтэл болсон нэгэн түүхийг яриад гол түүхтэй иргэн орцгоё. Өнөөдрийн бичлэгийн түүх цахим халдлага, хакеруудын гэмтэргийн талаар боловч гэмтэрэг дундаа хүн амны гэмтэрэг хамгаас хүнд хамгийн чанга ял шийтгэл оногдуулдаг хэрэгүүд байдаг. Собит фильм болон ДДШ ТV хамтран бүтээсэн хүн амны гэмтэргийн талаар гарах онц сонирхолтой адал явдалт золиос уран сайхны кино. Кино театруудаас бууж бүх IPTV-д орсон дуулгамаар байна. Нэг үгээр бол Look TV, Univision, ДДШ кино санд шинээр нэмэгдсэн гэсэн үг. Энэ кинонд учир битүүлэг хүн амны хэрэг гарах бөгөөд хэргийн учир шалтгааныг тайлахаар мөрдөж эхлэх үед энэ хэрэг цаанаа их нарийн учир шалтгаантай болж таарна. За ингээд шинэ киног спойл хиймээргүй байгаа болохоор та бүхэн ДДШ-ийн шинэ кино 800 суваг болон Look TV Univision-ээс хүлээн авч үзээрэй. Одоо харин золиос уран сайхны киноны богино трейлерыг хамтдаа үзээд өсвөр насны хакеруудын түүхтэй иргэн орцгоё. Би хүн адаагүй. Нэг чам боломж болох юм шүү дээ. $2013 оны 5 дугаар сар Америк нэгдсэн улсын тагнуулын албаны 29 настай жирэл нэгэн алба хаагчид ч гэсэн тухайн үед дефолт шиг алдах зүйлс байсан юм. Түүнд хаваа арал дээр хувийн орон сууц үйл хөдлөхөд жилийн $200 гаруй цалин, ирээдүйтэй ажил мэргэжил хайртай эмэгтэйч байлаа. Гэвч тэр тагнуулд ажиллаж байхдаа Америк нэгдсэн улсын төр засгийн маш том нууцыг олж мэдсэн юм. Энэ нууцаа тэр юу ч болоогүй мэт хадгалаад цааш үргэлжлүүлэн амьдрахад нь асар томтгоор нууц байсан гэдэг. Америк нэгдсэн улсын төр засаг өөрсдийн иргэд гэлтгүй дэлхийд дээр интернетэд ордог хүн бүрийг хянаж тагнах бодит технологи боломж бололцоотой үүнийг ч хэрэглэж ирсэн тэр олж мэдсэн юм. Тэр хүн өөрөө ч мэдлгүй энэ технологиг бүтээх ажилд оролцож байснаа ч ойлгосон байна. Түүний итгэж хүндэтгэж байсан төр засаг нь иргэдийнхээ эрхэнд ингэж халдаж байгаатай эвлэрэх маш хэцүү байлаа. Энэ мэдээллийг өмгөөлөгч, шүүгч, хэвлэл мэдээлэл бүр Америк нэгдсэн улсын Конгресст задлсан байсан. Энэ нь түүнийг эрүүгийн хэрэг үйлдсэн тооцно гэдгийг тэр мэдхийн сайнаар мэдэж байсан гэв. Тэр Америк нэгдсэн улсын төрийн нууц задруулсан гэд үлдсэн бүх амьдралаа шоронд өнгөрөөж гэр бүл ойр дотныхонтойгоо ахин хизээж хамт байхгүй гэдгээ мэдэж байснаас гадна тэдэнтэй ч ямар аюул занал хил учруулж болохоо ч ойлгохгүй байв. Гэсэн хэдий ч тэр амиа хоохолоод зүгээр сууж чадсангүй. Олж мэдсэн нууцуудынхаа талаар бүхий л нотлохыг цуглуулж аваад өөрийн ажил олгогч буюу Америк нэгдсэн улсын төр засагтаа амралт авах хүсэлтэд өгч Хонконг руу явсан юм. Хонконгийг сонгосон шалтгаан гэвэл Америк нэгдсэн улсын шахалтаас үл хамааран өөрийг нь тэдэнд барьж өгөхгүй дэлхийд дээрх цөөхөн хэдэн газрын нэг гэдэгт итгэж байв. Харин тэндээ сэтгүүлчтэй холбогдож энэ мэдээлэлд дамжуулсан нь олон жилийн турш хувилдааны онол төдий байсан зүйлийн бодит нотлохыг ил болгосон юм. Ингэж Эдвард Сноуден орчин цагийн томоохон шүгэл үлээгч нарын нэг болсон түүхтэй. Эдвард Сноудны энэ илчлэл дэлхийд даяар жинхэнэ шуугиан тарьсан байна. Сноудны энэ түүх манай бичлэгийн гол дүрүүдийн нэг дефолтыг ч хөглж тэр мөн Америк нэгдсэн улсын төр засаг өөрсдийн дайсны эсрэг хэрхэн хөдөлгөгч мэдэж авахар энэ түүхийг улам сонирхон судалсан гэв. Дефолт ч гэсэн өөрийг нь хянаж байгаа төр засгийнхаа эсрэг гараа хонхиод суухыг хүссэнгүй. Тэр Америк нэгдсэн улсын төрийн томчууд тэднийг тагнад чагнаад хувийн мэдээллийг нь олонд ил болгоод тэдний өөрсдийн ч эсрэг ашиглаад байх нь ямар байдгийг өөрсдөн дээр нь мэдрүүлэхийг хүссэн байдаг. Дефолт энэ зорилгодоо хүрэхийн тулд бичлэгээ ихэнд дурддагддаг Их Британд байх Крака гэгч өсвөр насны хүүгийн удирддаг хакеруудын бүлэглэл болох Crackers with Attitude буюу CWA бүлгэмд илсэн юм.
дефолт Кракатай танилцсан яг ижилхэн сонирхол үзэл санаа нэгт хамтрагчаа олсон явдал болсон ба одоо бид Кракагийн талаар товчхон ярилцгаая. Крака бичлэгийн ихэнд CIA буюу Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын дарга руу залгаж тохиорогддог нэгэн гэдгийг санаж байгаа үзье. Тэр Британий хуучин уурхайн жижиг хотод амьдардаг байсан бөгөөд тэнд нэг бол өвс татаж, нэг бол компьютер дээр суухаас өөр хийх зүйл байдаггүй газар гэв. Харин Крака энэ хоёрыг аль алиныг нь хийх дуртай нэгэн. Түүнийг авилгал хээл хаахвал төр засгийн тагнах чагнах үйлдэлүүд мөн Америк нэгдсэн улс ойрхон орнуудын асуудалд хит оролцож байгаад нь дургүй нь хүрч тэдний эсрэг ямар нэгэн зүйл хийхээр хөдөлсөн юм. Түүний эхний бай бол Обамагийн засаг захиргааны үндэсний тагнуулын газрын дарга Джеймс Клэпер гэгч байв. Клэпер Америк нэгдсэн улсын тагнуулын байгууллагуудын томчуудын нэг байсан юм. Клэперийн талаар Google-дэд олж болох мэдээллүүд Кракад түүний имэйл хаягийг хаагдах боломжийг хэлбэрхэн гэгч нь олгов. Крака түүнийг хаагдах ямар хэлбэрхэн байснаа болон нотлохоогоо Twitter-т нийлснээр дефолт түүнийг анх анзаарсан байна. Үүнийхээ дараа Клэперийн гэрлүү ирж буй дуудлага бүрийг чөлөөт Палестин гэх хөдөлгөөний утас руу очихоор чиглүүлж хаагдсанд дефолт түүнийг Twitter дээр Саша магтаж тэд инхүү танилцсан юм. Крака яагаад эхэлж Джеймс Клэперийг онилсон бэ гэхлээр Эдвард Сноуден Германы хэвлэлд өгсөн ярилцлаганда Клэперийг онцолж Клэперийн олон нийтэд бүр Конгресс дээр тангараг өргөж байгаад худлаа хэлсэн тэр үйлдэл Сноудныг илчлэлтэй хийхтэн ч түлхсэн гэжээ. Ингэж дефолт болон Крака нар нэгдэж бусад CWA-ийн гишүүдийн хамт Америк нэгдсэн улсын тагнуул хууль хүчний томоохон загснуудыг онилж тэднийг гутаанд оромжилж тэмч хүчрхэг биш гэдгийг нь үзүүлэхээр шийдцгээв. Тэдний жигсаалтын дараагийн бай бол бичлэгийн ихэнд дурддагддаг тагнуулын төв газрын дарга Джон Бреннан болсон юм. Бреннаны талаар мэдээллүүд Клэперийн шиг интернет орчинд хангалттай байсан бөгөөд Крака түүний утасны дугаарын талаар мэдээлэл хайж байгаад Verizon гэх үүрэн холбооны операторын дугаартайг нь мэдэж авлаа. Крака Verizon-ы дотоод оператортой холбогдож өөрийгөө үйлчлүүлэгчид тусалж чадахгүй байгаа техникийн ажилтан байна гэжээ. Оператор Кракаг ажилтны кодоо хэлхийг хүсгээд Крака зүгээр л зохиогоод хэлсэнд амжилттай болов. Нэг үгээр бол дотоод утсаар нь холбогдож байгаа мэт тул кодыг нь шалгалгүй мэдээллүүдийг нь өгсөн гэсэн үг. Ингэж Кракад Джон Бреннаны утасны дугаар, хувийн имэйл хаяг, дансны дугаар гэх мэт мэдээлэл нь ил болсон юм. Хэрвээ танд нэг хүний талаар олон мэдээлэл байгаа бол түүний хаягуудыг хакердаж нэвтрэх магадлал харьцангуй өндөр болоод ирнэ гэж хожим тэр энэ талаараа хэлсэн байдаг. Ингэж Крака Джон Бреннаны имэйл хаягт нэвтэрч чадсан юм. Утасны дугаарыг нь дефолтод өгч тэд ээлжлэн түнлөө зогсоо зайгүй залгаж төвөг учруулж эхэлсэн байна. Хэдий энэ дуудлагууд нь тоглоом шоглон байсан ч Джон Бреннан өөрийнх нь дугаарыг хэрхэн мэдсэнг огтоос ойлгохгүй гайхаж байлаа. Энэ үед хинч эдгээр дуудлагуудыг ямар зорилготой хэн хийж байгааг нь ойлгоогүй бөгөөд Джон Бреннаныг хэсэг хугацаанд хамгаалтанд авч нуугдуулсан юм. Бреннаны сэтгцээр наадаж байх үед тэд имэйлээр нь дамжуулан олон тооны нууц мэдээллүүд олж аван шууд л Twitter-т постлж байв. Хамаа намаагүй ар араас нь постлж байгаад тэдний оронд шүтэн болсон Snowden байсан бол яах байсан бэ гэж өөрсдөөсөө асууж бас нэгэн илчлэгчд болох WikiLeaks сайтныхан буюу Julian Assange-тай шууд холбогдсон юм. 2015 оны 10 дугаар сард WikiLeaks ээлжид баримтуудаа дэлгэсэн нь дефолт болон Кракагаас авсан Джон Бреннаны нууц мэдээллүүд байхын дээр. Тэдгээрийн дунд олонний анхаарлыг татаж буй материалууд нь 47 хуудастай SF86 гэх баримт бичиг, мөн Бреннаны өөрийнх нь гэмт хэрэгт холбогдож байсан хуучин түүх намтар, сэтгэл зүйчийнхэн дүгнэлтүүд, мансууруулах бодисуудтай холбогдож байсан түүхнгээд хинч олон нийтэд ил болохыг хүсэхгүй нууц мэдээллүүд нь байлаа. Эдгээрээс гадна WikiLeaks-ийн нийтлэл донд Буш-ийн үеийн нууц бичиг баримтуудыг ил болгосон нь ерөнхийлөгчийн ойрхот орондод барих зарчим чиглэлүүд гэх мэдээллүүд байсан юм. Бас нэг анхаарал татсан ноцтой бичиг баримт нь тагнуулын үйл ажиллагааг хариуцсан Сенатын бүлэгмийн дотоод харилцааны тэмдэглэл байсан ба тэнд хэрхэн хүнийг эрүүдэн шүүхийг хууль ёсны болгох талаар санал солилцсон зүйлсч байв. CWA үүгээр зогсох болоогүй байсан ба дараагаар нь холбооны мөрдөх товчооны орлогч дарга Марк Жулианогийн аккаунтод нэвтэрч тэнд Америк нэгдсэн улсын хууль зүйн яамны 9,000 гаруй ажилтны хувийн мэдээлэл, холбооны мөрдөх товчооны 20,000 гаруй алба хаагчийн мэдээлэл зэргийг олж аван ил болгосон юм. Энэ нь эдгээр олон тооны алба хаагчдын амнаас эрүүл мэнд, аюулгүй байдалд шууд занал хэлж буй үйл явдал гэжээ. Харин дараагаар нь хууль зүйн яамны дотоод сүлжээнд халдаж бүх хоригдлуудын мэдээллийн санд нэвтэрч тэндээс ч зарим хүмүүсийн мэдээллүүдийг ил болгож Америк нэгдсэн улсын төр захиргаа хууль эрх зүйн байгууллагуудыг араас нь доромжлон шоглож байлаа. Гэвч тэд энэ бүх үйлдэлтэй хизээ нэгэн цагт төлөөс төлөхөч мэдэж байв.
Залуус маш нямбай сонор сэрэмжтэй үдийг хүрсэн ч тэднийг хүний хүчин зүйл баригдахад хүргэсэн байдаг. Бичлэгт өмнө дурдсанчлан дефолт хэд сонор сэрэмжтэй боломжтой байдаг байсан ч тэр найзынхаа салсан найз бүсгүйтэй учир ургууснаар тэдний энэ ирээ цэргүү зоригтой үйлдэлүүдийн төгсгөлийнх нь эхлэл ирсэн юм. Гэхдээ дефолт өмнө нь найзтайгаа уулзаж зөвшөөрөл авсан ба өөнөөх нь ч бүх зүйл зүгээр асуудалгүй гэсэн байна. Гэвч бодит байдал дээр юу ч зүгээр байгаагүй болж таарсан юм. Дефолт найзынхаа хуучин найз охинтой нийлээд хэдэн сарын дараа өнөөх найзтайгаа хамт ууж нилээд цогтоод өөрийнхөө хийдэг зүйлсээ найзтай ярьж орхисон байна. Тэр дараа нь энэ талаараа хэлэхдээ тухайн үед өөртөө маш ихтэй онгироо зантах болчихсон байсан гэсэн ба тэр үед мэдээ болгоноор хакерууд тагнуулын төв газрын даргаыг хаактаж хамаг булааг нь дэлгэж байна. Тэд Америк нэгдсэн улсын тагнуул хууль хүчнийхнэр наадаж байна гэх зэрэг мэдээ гарч байсанд би найздаа эдгэрийг бид хийж байгаа гэд хэлчихсэн юм гэжээ. Дефолт найзыгаа энэ мэдээллийг нь өөрийнх нь эсрэг ашиглана гэж огт бодоогүй. Бүр итгэнч гэж бодоогүй, зүгээр л согтуу хүний тоглоом шоглоом гэж хүлээн аавна гэж бодсон ч найз нь итгэхээр барахгүй дефолтын хуучин найз бүсгүйтэй нийлсэн явдлыг ч огт мартаагүй. Хорсож явсан болж таархан тэр. Энэ явдлаас төд удалгүй холбооны мөрдөх товчны агентууд дефолтын компьютер яг асахтай зэрэгцэн гертэн дайран орж ирж түүнийг баривчлаад гол нотлох баримт болох компьютерийг нь хураан авч мөн 1000 орчим биткойнтой хард дискийг нь ч хураан авч явв. Хамаг эд хөрөнгө болох биткойнуудаа хураалгаж, бүр нотлох баримтуудтайгаач баригдаж байгаагаа харсан дефолт өөрийгөө нэг мөсөн баларч байгаагаа ойлгон ухаан балартан унсан байна. Дефолтыг барьсныхаа дараа Кракагч мөн төд удалгүй Британий цагдаа нар баривчилж, дараагаар нь CWE-ийн бусад гишүүдийг ч барьсан юм. Крака насанд хүрээгүй, мөн Британий иргэн байсан түүнд хамаагүй хөнгөн ял өгсөн байдаг. Түүнийг гэмтэрэг хийсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг төр байлгадаг төвд 2 жилийн хугацаатай саатуулах шийтгэл өгснөөр Крака Британий түүхэнд анхудаа хаагдах гэмтэргээр ял авсан насанд хүрээгүй хүүхэд болсон юм. Өнөөдөр Крака эрхчлөөтэй болж хууль зөрчихгүй амьдарч кибер аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа гэжээ. Дефолт Кракаг бодвол үйлцэн хэрэгүүд нь арай багч гэсэн илүү ял шийтгэл авсан байна. Түүнийг холбооны шоронд 5 жил хорих ял өгч мөн нэмээд $145,000 торгуулт төлсөн юм. Дефолт шүүх хурлын үед